Эрүүл мэндийн савнаас өдрийн мэндийг хүргэж байна. За өнөөдөр олон жилийн өмнө ингээд уулзж исэн, учирж исэн хайрт ихчтэйгээ ингээд саундаа суугаад байж гин. Ямар юм ихтэй? Айгүй их хүс гардаг юм байна. Тэгээд нүүр мөр чинь зүгээр талигаал ирж штэ. Тийм ээ. Цаг сус чинь юу вэ? Гоё юм. Айгүй их сэргэж чинь. Хүс гарч байна. Айгүй их гарсан. Тэр одоо хоёр дахь удаа ороо сууж байгаа. Яа, их гоё наа. Тэгээд ойрд ингээд бит хоёр уулзаагүй тий. Соосонд дээр ч анх эхлээд уулзжалаа. 16 онд уулзсан тий. Тэгээд хоол очиж хийддэг байлаа. Хоолыг гарын хоолыг хийддэг байлаа. Тэгээд өнөөдөр ингээд өндөм дээр бас ингээд хоёлаа эрүүл мэндийн саунд бас ингээд дээр үеийнхэн дурсамжийг яриа сууч гоё юм тий наа. Харин Тэгээ 16 бүтэн 10 жил бас ингээд мэдтэй устаа явна гэдэг чиг бас амар гоё тийч. Би бол тэгээд ингээд их чигээ зориод ирсэн чинь амар гоё байна. Хоёлоо гоё саундаа суугаал ойр зүрийн хууч хөөрөөл. Тэгээ их чинь жаахан нөгөө чихээр нь өвдөд байгаа юм бэл тээ та. чих шүүгээд байгаа. Зөв. Тэгэхээр одоо амгаал эмчлэхэндээ эрүүл мэндийнхээ савгаар мэдээж одоо энэ эрүүл мэндийн савн чинь болохоор их чинь нөгөө дулааны эмчилгээ гэж явдаг. Тэгээд 1000 одоо өвчнийг ангаах, 1000 өвчнөөс одоо урьдчилан сэргийлэх гэж байдаг. Хөлсөөр нь бохирдлыг гаргаад тэгээд ангаадаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө зүрхэнд ачаал өгөхгүйгээр одоо таны нараа штэ. Энэ нараас чинь ингээд хөс гараад тэгээ биеэр чинь ингээд хөс гарахаар таны муу одоо шар ус чинь гараад ирэхээр би чинь хөнгөрөөд ирнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө чихингээд нөгөө шуугаад байна гэдэг чинь их жаахан ядраанд орцсон байгаа гэсэн үг. Ядаргаа нь. Тийм. Тэгэхээр дууч мэтэй газар ажиллаж байгаа тий. Тэгэхээр та дулааны эмчилгээгээр дулаанаар гоё нөгөө өөрийнхөө нөгөө энергижүүлээд дулаанаар одоо нөгөө дулаан үсвэр үсгээр угаасаа бие өөрөө эмчлэгдэд ирнэ. Тэгэхээр хөлсөөрөө угаасаа бохирдол гараад тэр аяндаа бие хөнгөрөөд ирнэ. Тийм байгаа. Эхтүүд бас манад нэг их чирээд ороо явсан нүүр нэг минчилсэн нүүртээс байхгүй юу. Хоёр ороод нүүр нь бүр ингээл гоё цайраал ирсэн. Өө ямар гоё юм бэ цайр. Тэгэхээр шинжтэй байна. Тийм заас одоо та дахиад хөлснө гараад. Бүр гойч урсаал. Та юу ч гэсэн ерөнхийдөө их чи энэ саунд орохоор юу яд юм. 3 удаа ингээд дараалаад 3 өдөр дараалаад орох юм бол нэг биений детокс хийгддэг. Хордлого тайлагддаг. 10 удаа ингээд ойр орхоо орчих юм бол дархлаа нэг дахин нэмэгддэг гэсэн актив тэгтэн. Тэгэхээр таны яг чихний магадгүй энэ чихний өвдөд байгаа чинь бохирдлон гадагшлаад өрөвслөн дарагдаад дархлаа нэмэгдэх юм бол одоо өвдөлт нь багасаад ирнэ гэсэн үг. Та итгэвтэйсээ ороорой гэж. За ойлголоо. Банааг зорж ирсэн баярлалаа гэж. За би ч гэсэн баяртай байна. Баярлалаа. Тэгээд амгаанаас ингээд алиманд нь ингээд бас саундаа ороод гоё байна. За тэгээд орох хүмүүс байх юм бол цагаа аваад ирээрээ манайхаа. Цагаа аваад амгаатайгаа цуг саундаа ороод альжаалаа тайлаад арсныхаа бохирдол, биенийхээ бохирдол тэгээд дулааны энергийн эмчилгээ авахгүй юу? Тэгэхээр дулаанаар биеийг эмчлээд хөлсөөр нь бохирдлыг гаргаад тэгэхээр 1000 өвчнөөс таныг урьдчилан сэргийлэх буюу 1000 өвчнөөс 1000 өвчнийг ангаана гэсэн үг. Одоо эмнэлгийн бус гэсэн үг шүү дээ. Халуунаар энергиэр эмчилнэ. Ийм гайхалтай савн бас Монголд аль биесээр зайсан болон хэвлэлийн өрөөлийн 100 айлын 2 салбар манай салбар ажиллаж байгаа шүү. Тэгээ доор байгаа хуц руу холбогдоод орох боломжтой. Баярлалаа.